Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгаж их эзэн Есүс Христийн нэрээр мэдчилж байна. Шинэ гэрээ номоор хамтдаа аялцгаая. Библийн цуврал хичээлд тавтаа морилцгаано. Бид та бүхэндээ түүхэнд хамгийн олон хэл дээр орчуулагдсан, хамгийн олон хуваар хэвлэгдэж мөн тараагдсан, хамгийн олон уншигчдтай бүх цаг үеийн бестселлер болсон гайхамшигтай ном болох Библийг танилцуулж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгээр дамжуулан бид шинэ гэрээний 27 номыг тус бүрдэн та бүхэндээ тоомлон хүргэж байгаа юм. Шинэ гэрээний ном тус болгон үнэхээр гайхамшигтай гүн гүнзгий баялаг учраас бид нэг удаагийн нэвтрүүлгээр тухайн номыг та бүхэндээ бүхэлд нь хүргэх боломжгүй юм. Гэхдээ бид ном бүрийг тоомлон гол утга санаа, гол түлхүүр ишлэл агуулгыг та бүхэндээ чадан ядан хүргэж байгаа билээ. Мөн бид Библиэд хайртай, Библийг уншиж гайхамшигтайгаар өрөөгдсөн тэр хүмүүсийн гэрчлэлийг бас та бүхэндээ хуваалцж байгаа юм. Ингээд бидний нэвтрүүлгийн гол зорилго бол та бүхэн зөвхөн Библийн мэдлэгийг толгойн мэдлэгийг өгөө зогсохгүй, харин зүрх сэтгэлдтэй нь эзний үгийг хайрлаж, эзний үгэнд дуртай болж, эзний үгийг уншиж судлах тэр хүслийг та бүхэндээ төрүүлэхийг бид нэр хичээж байгаа юм аа. Цорын ганц үнэн бурхныг болон түүний илгээсэн Есүс Христийг таньж мэдэх нь хүн төрлөختний хувьд мөнхийн ам мөн гэж хэлсэн. Эзний үг бол амьд бөгөөд энэ үгээр дамжуулан Есүс Христ бол ертөнцийн эзний хүү бөгөөд хүн төрлөختний аврагч гэдэгт итгүүлэхийн тулд бөгөөд итгэлээр бид амьтаа, мөнх амьтаа болохын тулд юм а гэж Библийн зорилгыг бичсэн байдаг. Ингээд бид өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ шинэ гэрээний хамгийн эхний ном болох Матай номыг танилцуулж байна. Матай номын гол сэдэв бол Есүс Христ бол хаан, хуучин гэрээнд зөгнөгдсөн Месая буюу аврагч юм а гэсэн. Есүс Христ бол хуучин гэрээнд амлагдсан Месая буюу хүн төрлөختний аврагч юм. Мөн тэр хуулийн хуучин гэрээний төгс төгөлдөр биелэл бөгөөд Матай ном нь яг л хуучин гэрээ шинэ гэрээний голд бичигдсэн гүүр мэт гайхамшигтай тэр үүргийг гүйцэтгэдэг байгаа. Матай номын утга санааг бүхэлд нь илэрхийлэх түлхүүр гол ишлэл бол Матай 5-ын 17 дугаар ишлэл. Хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэтгүүлэхийн тулд би ирсэн. Матай номын гол зорилго. Евдээ итгэгч нарт Есүс Христ бол хуучин гэрээ ном зөгнөгдсөн хаан буюу Месая. Тэр бол аврагч. Евдээчүүдийн хүсэн хүлээж байсан нэгэн бол Есүс юм. Тэр хуучин гэрээний төгс төгөлдөр биелэл гэдгийг харуулахыг зорьсон байна. Хуучин гэрээ бол ирэх Есүс Христийн тухай өгүүлдэг. Харин шинэ гэрээ нь ирсэн бас дахин ирэх Есүс Христийн тухай өгүүлдэг байна. Хэрэг бид сайн мэдээний 4 номыг фото зургаар илэрхийлэх юм бол энэ 4 ном өөрөөр ингэсэн онцлог байдлаар Есүсийн дүр зургийг бол илэрхийлдэг. Тэгвэл Матай номыг бид авч үзэх юм бол Матай бол яг мэргэжлийн фото студид Есүсийг хаан судалд заларч байгаагаар Есүс бол хаан гэдгийг гайхамшигтайгаар илэрхийлсэн энэ фото зурагтай адилхан юм. Матай номыг Есүсийн 12 дагалдагчийн нэг болох Матай бичсэн. Матай татвар хураагч байсан. Тэгээд тухайн цаг үеийн хүмүүс бол хоёр нэртэй байсан. Тийм учраас түүний Матай нөгөө нэр бол Альфайн хүү Лев гэж бас түүнийг дууддаг байсан байна. Тэгэхээр татвар хураагчид бол тухайн нийгмийн үед эх орноосоо урагчид гэж үзэгддэг байсан. Яагаад гэвэл тэд ард түмнээсээ татвар хураагаад ромчуудад тэр татварыг бол өгдөг байсан бөгөөд ихэнх татвар хураагчид бол тогтоосон хэмжээгээс илүү хүмүүсээс авдаг байсан. Тийм учраас хүмүүс татвар хураагчдыг биеэ үнэлэгчид болон гим нүгэлтнүүдтэй зүүрлэж үздэг байсан байна. Есүс яг л ийм хүмүүстэй ойр байж тэдэнд сайн мэдээг хуваалцдаг байсан.
Энэ үед хуулийн багш нар болон фарисеучуд Иесусыг буруутгаж та яагаад татвар хураагчид болон биеэ үнэлэгч нар энэ гим нүгэлтэй хүмүүстэй хамт байгаа юм бэ гэдэг байсан. Харин Иесус тэдэнд хэлэхдээ эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтөе хүнд юунаас ч илүү хэрэгтэй байдгийн адил би нүгэлтнүүдийг аврахын тулд ирсэн юмаа гэж хэлсэн байдаг. Иесус Иерихо хотод очих үед олон хүмүүс түүнийг угтан авсан. Энэ хүмүүсийн дунд Захчай гэдэг нэртэй татвар хурагч байсан ба. Иесус тэр хурсан олны дундаас онцгойлон Захчайг сонгож аваад Захчай өнөөдөр би танад очино гэж хэлдэг. Ийхүү Иесус Захчайгийн герт айлчлах үед Захчай түүнийг зөвхөн гертээ урин оруулахаас гадна түүнийг зүрх сэтгэлдээ амьдралдаа урин оруулсан. Ингээд Захчайгийн амьдрал бүр мөсөн өөрчлөгдсөн бөгөөд Захчай гимшиж хүмүүсээс мэхлэж авсан зүйлээ эргүүлэн төлсөн бөгөөд тэр ядуу хүмүүст өглөг бас өгсөн байдаг. Ийхүү Есүс Христээр дамжуулан Захчайгийн амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдсөн түүхийг бид Шинэ Гэрээ номоос бид уншдаг. Тэгвэл яг үүнтэй адилхан татвар хураагч Матагийн амьдралд Есүс орж ирсэн. Матай Есүстэй уулзаад онцгойлон түүний намайг даг гэсэн энэ гайхамшигтай тэнгэрлэг дуудлагыг тэр итгэлээрээ хүлээж аваад тэр бүгдийг орхин Есүсийг дагаж түүний дагалдагч болсон байна. Ийхүү Матай Есүс Христийн тухай энэ гайхамшигтай номыг манай эртний 60-аас 70 оны хооронд Палестинд эсвэл Сирийн Антиохт байхдаа бичсэн гэж үздэг байна. Одоо хамтдаа Матай номын түүхэн нөхцөл байдлыг бүгдээр авч үзцгээе. Хуучин Гэрээ номын хамгийн сүүлчийн ном бол Малах ном байна. Энэ ном нь манай эртний өмнөх 450 оны үед бичигдсэн бөгөөд Хуучин Гэрээн дээр гардаг их баг 17 зүнчнөр бүгд л Есүс Христийн тухай, Есүс Христ хэрхэн ирэх тухай, тэр ирээд юу хийх тухай зөвгөнсөнтэй адилхан дүгнэлт болгож Есүсийн ирэх тухай ийхүү өгүүлсэн байна. Хамтдаа Малах номын 3 дугаар бүлгийн 1-р ишлэлийг уншицгаая. Харагтун би илчээ илгээх гэж байна. Тэр миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг эзэн гэнэт өөрийн сүмд ирэх болно. Тэрж байтугай та нарын баярлан таашаах гэрээний илч харагтун тэр ирж байна гэж түмэн цэргийн эзэн айлдж байна. Малах 3:1. Тэгэхээр Хуучин Гэрээний зүнч Малахаас Есүс Христ хүртэлх түүхэн цаг үеийг авч үзэх юм бол манай эртний өмнөх 450-аас 330 оныг бид Персийн 90 үе гэж нэрлэдэг. Энэ үед Персчүүд Евдэг өөрийнхөө захиргаанд авсан бөгөөд Евдэчүүд өөрсдийн ёс заншид итгэл үнэмшлийн дагуу амьдрах чөлөөтэй боломжтой байсан цаг үе байсан. Үүний дараагаар бид 330-аас 166 оныг Грекийн 90 үе гэж нэрлэдэг. Манай эртний өмнөх 330 оны Македоны буудалж байсан Персийн цэргүүд Александр хаанд ялагдсан ба. Александр хааны хувьд Грекийн соёл бол дэлхийг нэгтгэж чадах хүч хэмээн итгэж байсан ба. Тэгээд Грекийн энэхүү булан эзлэлт нь манай эртний өмнөх 250 оны үед Хуучин Гэрээ ном грек хэлнээ орчуулагдах таата нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг. Үүний дараа үеийг бид Хасмончуудын 90 үе гэж үздэг бөгөөд энэ манай эртний өмнөх 166-аас 63 он бөгөөд энэ түүхэн цаг үед евдэчүүд маш ихээр хавчигдаж дарлагдаж байсан гэж үздэг. Үүний дараагаар Ромын 90 үе эхлэж байгаа бөгөөд манай эртний өмнөх 63 онд Ромын жанжин Помпей Иерусалимыг эзлэн авч Палестин мужи тэр чигээрээ Ромын харьяат болсон байна. Ийхүү түүхэн урт удаан хугацааны туршид өөр соёл иргэншилтэй, шашинтай, засаглалтай улсууд Израилийг захирсан бөгөөд энэ хугацаанд Израиль хаан болон хаант засаглалын талаарх түүхэн улам өрөө алдсан байна. Гэхдээ мөнхийн эзэн энэхүү 400 гаруй жилийн хугацаанд
Хэдийгээр тэр ямар ч элчийг илгээж өгөөгүй ч гэсэн энэ түүхэн цаг хугацаанд хүн төрлөختний түүхэнд гарч ирэх өөрийн хүү аврагч Есүс Христийн тэр гайхамшигтай түүхийн эндрийг тэрээр бэлтгэж байсан ба. Энэ 400 жил өнгөрсөний дараагаар яг л Паул Галат номын 4-р эшлэлдэр өгүүлсэн шиг цаг нь болоход Бурхан хүүгэн илгээж гэж Есүс Христийн мэдсэнийг илэрхийлсэн ба. Ингээд би та бүхнийг надтай хамт Матай номоо дэлгэхийг урьж байна. Матай ном ингэж хэлдэг. Матай 1:1 Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг гэж. Матай онцгойлон Израильчуудад Есүс Христ бол Авраам ба Давидын удам юм а гэдгийг тунхаглаж энэхүү ном эхэлсэн ба. Давидын удмын хувьд Есүс Христ бол хаан юм а. Яг л дуулал номын 10 дугаар бүлгийн 16 дугаар эшлэлдэр өгүүлсэн шиг эзэн бол үрд мөнхөд хаан юм а гэсэн байна. Матай 1:21 дугаар эшлэлдэр түүнийг хүү төрүүлэхэд чи түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь тэр өөрийнхөө ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлсэн байна. Түүний нэр бол Есүс. Йешуа буюу эзэн бол аврагч гэсэн утгатай. Есүс Христ бол энэ дэлхийн аврагч. Тэр бол гайхамшигтай нэгэн. Агуу Наполеон хүртэл Есүсийг хинтээч зүйрлүүлшгүй агуу нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр Матай сайн мэдээ бол яг эхлэл номоос ахвалаад илчлэлт ном хүртэлх бүх цаг үеийг хамарсан эзний авралын төлөвлөгөөг харуулсан бяцхан Библи гэж бас үздэг байгаа. Тэгэхээр Матай номон дээр гарч байгаа Месая буюу аврагчийг бид нар ойлгож чадахгүйгээр шинэ гэрээг бүхэлд нь хамрах эзний авралын төлөвлөгөөг бид нар сайн ойлгож чадахгүй. Тэгэхээр шинэ гэрээн дээр гардаг Матай ном мөн еврейчүүдэд бичсэн захидал буюу еврей ном хоёр болвол хуучин гэрээ ба шинэ гэрээг холбосон Библийг бүхэлд нь харж ойлгож чадахад туслах гайхамшигтай хоёр ном байдаг. Еврей хүн болох Матай еврейчүүдэд тэдний урт удаан хугацааны туршид хүсэн хүлээж ирсэн Месая аврагч хааны тухай бичихдээ хуучин гэрээг сайн мэддэг тэдний хувьд гарах хэд хэдэн асуултанд нь бол хариулсан байна. Есүс яаж Месая болсон юм бэ? Эцэст нь тэр яагаад загалмаа дээр цовлогдож өгөх болсон юм бэ? Мөн Есүс үнэхээр Юудын хаан юм бол тэр хэрхэн хаант улсаа байгуулах вэ? Түүний хаант улс нь ямар байх вэ гэх мэт олон асуултуудад Матай хуучин гэрээний олон ишлэлүүдийг иш татан ашиглаж Назарын Есүс бол хуучин гэрээний зүнч нарын өгүүлсэн тэр хаан, тэр аврагч Месая гэдгийг гайхамшигтайгаар гэрчилсэн байна. Тэгвэл Матай номын түлхүүр гол мессеж бол Матай юунаас ч илүүгээр Назарын Есүс бол амлагдсан Месая аврагч юм. Давидын удмынхаа хувьд тэр бол хаан, тэр бол хаадын хаан. Харин Авраамийн удмынхаа хувьд бол тэр хүн төрлөختний төлөө золиос болж бүх үндэстнүүдийн найдвар ба ерөөлн болсон юм а гэдгийг харуулсан ба. Тэгвэл эзэн хэрхэн хүн төрлөختнийг гим нүглээс аврах юм бэ? Тэр энэ газар дээр хэрхэн өөрийн хаанчдыг байгуулж сатааны нөлөөнөөс хүн төрлөختнийг хэрхэн гаргаж чадах вэ? Энэ асуулт бол хуучин гэрээний амлалтын үндэс суурь нь болсон байдаг. Эхлээд эзэн Авраамтай гэрээ байгуулж дараа нь Давидтай гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ хоёр амлалт, энэ хоёр гэрээ бол үндсэндээ хуучин гэрээний түүх ба шинэ гэрээний найдварыг тээж идэг ба. Эзэн Авраамд үр хүүхдийг өгч түүний үр удмаар дамжуулан бүх үндэстнүүд ерөөгдөх тухай амласан бөгөөд эндээс 1000 жилийн дараа Израилийн хаан Давидд түүний удмаас хаан төрөх тухай, түүний хаанчлал мөнхөд тогтох тухай амлалтыг өгсөн ба. Тэгвэл 2000 жилийн дараа Есүс Христ инхүү
мэндэлсэн тухай, энэ гайхамшигтай амлалт гэрээний биелэл болж Есүс Христ ирсэн тухай Матай онцгойлон зарлан тунхаглаж байна гэсэн үг. Матай номын 1-р бүлгээс 12-р бүлэг хүртэл Есүс Христ бол Давидын удмын хаан бөгөөд тэр Юудан арслан гэдгийг гайхамшигтайгаар тодорхойлон өгүүлсэн бол 13-аас 28-р бүлэгт нь тэр Авраамийн удмын хувьд бүх үндэстний төлөө загалмай дээр цовлогдож, үхлийг ялан дийлж бүх үндэстний найдвар ба ерөөлн болно гэдгийг харуулсан байна. Ийхүү Есүс Христ дотор төгс биелэлээ олсон энэхүү гайхамшигтай шин гэрээн дотор түүний ард түмэн болсон итгэгч хүмүүс, евдээ бус ялгаагүй бүх итгэгч нар итгэлээрээ дамжуулан Авраамийн мөн Давидын энэ амлалтуудаас хүртэх болно. Энэ бол Матай бидэнд дамжуулан хэлж байгаа гайхамшигтай сайн мэдээ юм аа. Матай номын 2-р бүлэг дээр Есүс Христ хэрхэн мэндэлсэн тухай гайхалтайгаар өгүүлсэн байдаг. Есүсийг мэдлэх үед дорн зүгээс одыг харсан мэрэгэн хүмүүс түүнийг хүндлэхээр түүн дээр ирсэн байна. Мэрэгэн хүмүүс тэнгэрт гарсан шинэ одыг хараад Евдийн хаан мэндэлснийг мэдэж хүндлэхээр ирсэн боловч тухайн үед Евдийн хаан байсан Хөрөөд хаан маш ихээр уурлаж бухимдсан байдаг. Би бол хаан, надаас өөр хаан үгүй гэж тэрээр уурсан байна. Манай эртний өмнөх 36 жилийн туршид Хөрөөд хаан Евдэг захирч хаанчилсан бөгөөд түүний хувьд маш харгас хэрцгий хаан гэдгээрээ алдартай байсан. Тэр хаан суудлаа алдахгүй тулд бүр өөрийн эхнэр 2 хүүхдийг хүртэл хувилдаан гаргасан хэмээн хөнөөсөн байдаг. Тухайн цаг үед евдэчүүд төдийгүй дорны хүмүүс бархас байд гариг бол мөнхийн эзний од, мөн санчир гариг бол хааны од гэж итгэдэг байсан бөгөөд Есүсийг мэдлэх тэр цаг үед энэ 2 од гариг маань давхцсан гэсэн одон орон судлаачдын баримт бас байдаг. Тэгэхээр тэнгэрт давхцсан энэ од, магадгүй тэнгэрт гарсан тэр шин од Евдийн хаан төдийгүй хүн төрлөختний хаан Есүс мэндэлсэн гэдгийг бас тод харуулж байгаа. Мөн зарим түүхэн судлаачид энэ дорноос ирсэн мэрэгэн хүмүүс бол зүгээр нэг одон орон судлаачид мэрэгд байгаагүй. Энэ бол тухайн үед дорны жижиг улсуудын хаан тийм ноёдууд байсан гэж үздэг. Тэгэхээр Луух номон дээр Есүсийг мэндэлсэн энэ сайн мэдээ жирийн хончдод тунхаглагдсан бол харин Матай номон дээр Есүсийн мэндэлсэн бүх үндэстнүүдэд тунхаглагдаж онцгойлон хаадууд Есүсийн өмнө хүндэлсэн нь Есүс бол үнэхээр хаадын хаан юм а гэдгийг гайхалтайгаар бас харуулж өгсөн байна. Бас нэгэн сонирхолтой түүх байдаг. Яг энэ Есүсийн мэндэлсэн цаг үеэс 100 гаруй жилийн дараа Есүсийн илгээж байсан 72 дагалдагчдын нэг болох Адай тэр мэрэгэн хүмүүсийн ирсэн дорн зүгт очиж сайн мэдээг тараасан бөгөөд тэнд чуулган байгуулагдаж энэ чуулган хожим нь Азийн сайн мэдээ илгээлтийн төв болсон гайхамшигтай түүх бас байдаг байна. Ийхүү бидний их эзэн аврагч Есүс Христ мэндэлсэн тэр цаг үе бол түүхэн онцгой цаг бөгөөд энэ үеэс ахвалан хүн төрлөختн он тоолол 2 хуваагддаг. Бид нар сайн мэдэн түүхэнд BC буюу Before Christ Христийн өмнөх он жилүүдийг манай эртний өмнөх гэж бид нэрлэдэг. Харин манай эртний гэдэг тодорхойлолт болохоор AD буюу энэ нь Anno Domini буюу их эзний он жилүүд гэсэн утгатай. Ингээд их эзэн Есүс үнэхээр түүхэнд ирсэн. Бидний эзний түүх бол энэ бол үлгэр томог ямар нэгэн зохиол биш. Есүс үнэхээр түүхэн аврагч эзэн гэдгийг бид нар эндээс харж чадна. Монголчууд бас өөрийн гэсэн агуу түүхтэй ард түмэн бид Чингис хаанаараа бахархдаг. Түүний түүхээр бид нар бас мэдээж бахархдаг. Тэгвэл түүх үнэхээр Чингис хаан байсан гэдгийг биднэрт хэлдэгтэй адилхан өнөөдөр хүн төрлөختний түүх Есүс Христ үнэхээр бидний төлөө ирсэн гэдгийг гайхамшигтайгаар биднэрт бас батлан харуулж байгаа юм аа. Есүс үйлчлэлээ эхлэхээс өмнө усан баптизм хүртээгч Иохан олонний өмнө гарч ирээд гимсгээ Тэнгэрийн хаанчлал
ойрхон байна гэж номлож эхэлсэн баг. Тэгвэл яг үүний дараа Матай номын 4-р бүлгийн 17 дугаар эшлэлдэр үзэх юм бол Есүс өөрийн үйлчлэлийг эхлэхдээ гимсцгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тэр хүмүүст номлож эхэлсэн баг. Тэнгэрийн хаанчлал. Kingdom буюу хаанчлал гэдэг үг Матай номон дээр нийт 56 удаа гардаг. Энэ үг нь king буюу хаан, domain буюу хаанчлах, захирах гэсэн жолоодох гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг бөгөөд хаан өөрийнхөө хаанчлал дотор удирдан захирч жолоодох гэсэн утгыг агуулж байгаа. Тэнгэрийн хаанчлал гэдэг үг бол Матай номон дээр нийт 32 удаа гарсан бол мөнхийн эзний хаанчлал гэдэг үг нь 4 удаа гарсан байдаг. Басилия буюу улс гэдэг үг бол Матай номын гол түлхүүр үг байгаа юм аа. Тэгэхээр Тэнгэрийн улсын төлөө сонгогдсон, дуудагдсан евдээчүүдийн хувьд энэ сэдэв бол маш чухал сэдэв байсан баг. Матай номын 6 дугаар бүлэг дээр Есүс дагалдагчдаа хэрхэн залбирах тухай зааж өгсөн байдаг. Матай 6-гийн 9-10 дээр тиймд ийхүү залбир. Тэнгэрт байгаа бидний эцэг минь. Таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шиг газар дээр биелэгдэх болтугай. Матай 6-гийн 9-10. Таны хаанчлал ирэх болтугай гэж залбирлын тухай өгүүлсэн байна. Таны хаанчлал ирэх болтугай. Есүс Христ өөрийн гайхамшигтай хаанчлалд биднийг аварч аваачхын тулд ирсэн гэдгийг бид нар бүгдээрээ мэддэг. Тэгвэл тэр Есүс бас өөрийнхөө хаанчлалыг бидний дунд авчрахын тулд бидний зүрх сэтгэл, бидний амьдралд өөрийнхөө хаанчлалыг авчрахын тулд Есүс ирсэн юм аа. A.W. Tozer өөрийн номд хэлэхдээ бидний хаанчлал бидний дотор үгүй болохоос нааш түүний хаанчлал ирэхгүй гэж хэлсэн. Тэгвэл Есүс Христ итгэлээр дамжуулан бидний зүрх сэтгэл дотор оршиж өөрийн хаанчлалыг байгуулахын тулд ирсэн юм аа. Матай номын 12 дугаар бүлгийн 28 дугаар эшлэлдэр хэрвээ би эзний сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол эзний хаанчлал та нарт ирчгээд байна. Тэр Тэнгэрийн хаанчлал та нарын дунд ирчгээд байна гэж Есүс хэлсэн байна. Матай номын бас нэгэн гайхамшигтай онцлог бол Есүсийн уулан дээр заасан сургаал байна. Матай 5, 6, 7 дугаар бүлэг. Энэ сургаалын гол сэдэв бол Тэнгэрийн хаанчлалын иргэн Есүс Христийн дагалдагчдын хувьд хэрхэн амьдрах ёстой вэ гэсэн гайхамшигтай чигдүүлэл зааварчилгаа удирдамж байна. Энэхүү уулан дээрх сургаал дотор Матай номын түлхүүр ишлэл болох 5-ын 17 дугаар ишлэл хуучин грек хэрэгсгүй болгохын тулд биш, харин төгс биелүүлэхийн тулд Есүс ирсэн тухайга өгүүлсэн байна. Мөн Матай 6-гийн 33 дээр эхлээд та нар түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүх зүйл та нарт нэмж өгөгдөх болно гэж хэлсэн байна. Бид үргэлжлүүлэн Матай 13 дугаар бүлэг дээр үзэх юм бол Тэнгэрийн хаанчлалын тухай олон янзын сургаалт зөвлөлүүдийг өгүүлсэн байдаг. Есүс сургаалт зөвлөлийг ашиглан сургаалаа заасан байна. Сургаалт зөвлөлийн утга нь болохоор харьцуулах, хоёр зүйлийг зэрэгцүүлэн тавиад жишиж харьцуулах гэсэн утгатай байна. Тэнгэрийн хаанчлал бол талбайд ажиллаж байгаад эрдэнсийг олсон хүнтэй адилхан юм а гэж Есүс хэлсэн. Тэгэхээр нэгэн хүн тарийн талбай дээр ажиллаж байгаад газар ухаж байхдаа тэр талбайгаас хайрцаг дүүрэн алт эрдэнсийг олоод тэгээд тэр талбайгаа бүхэлд нь өөрийн болгож хөдөлтөн авч байгаа тухай гарч байгаа. Тэгэхээр эртээр үеэс евдээчүүдийн хувьд үргэлж хөрс зэрэгэлдээ орнуудынхаа тэр довтлоонд өртөж байсан учраас евдээ хүмүүс өөрсдийнхөө баялгуудыг газар доор ч юм уу эсвэл ямар нэгэн газар үргэлж нуудаг байсан байна. Магадгүй тэр нэгэн хүн өөрийн баялагийг нуугаад өөр үндэстэн рүү явсан байж болох юм те. Хожим нэгэн тариачин хүн
тэр газраас тэр эрдэнсийг олж авч байгаа. Тэгээ тэр газрыг өөрөн болгон авч байгаа. Энэ бол Тэнгэрийн хаанчлалтай адилхан гэж хэлсэн. Дараа нь Тэнгэрийн хаанчлал бол совдны худалдаачтай адилхан. Энэ хүн энэ тэнд явж янз бүрийн совдыг цуглуулж явсан. Ингээд эцэст нь хамгийн үнэтэй, хамгийн эрхэм совдыг олж аваад өөрийн магадгүй насаараа цуглуулсан бүх совдаа бүгднийг нь худалдаад хамгийн үнэтэй эрхэм совдыг өөрийн болгон олж авч байгаа. Тэнгэрийн хаанчлал бол яг үүнтэй адилхан юм а гэж Иесус тайлбарсан байна. Ингээд үргэлжлүүлэн бид Матай номын 16 дугаар бүлэг дээр очих юм бол Иесус дагалдагчдаас ингэж асуудаг. Хүмүүс намайг хэн гэж хэлж байна гэж. Дагалдагч нь зарим нь таныг Элия гэдэг, зарим таныг Иохан Баптист гэдэг янз бүрийн хариултуудыг өгсөн байна. Харин Иесус та нар намайг хэн гэж бодож байна? Симон Петр та бол Христ, амьд бурхны хүү мөн гэж хэлсэн. Энэ үед Иесус түүнд Бариана Симон чи бол ерөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх миний эцэг илчилсэн юм а гэж өгүүлсэн баг. Иесус фарисеучуудын эсрэг, евдийн шашинтнуудын эсрэг олон буруутгалуудыг, олон сургаалуудыг өгүүлсэн байдаг. Энэ ард түмэн амаараа намайг хүндэлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэл надаас хол байна гэж. Евдэчүүдийн хит шашинтсан, хоосон хоёр нүртэй энэ байдлыг Иесус шүүмжилж олон сургаалыг айлтсан байна. Тэгэхээр Матай онцгойлон евдийн шашинтай тэр евдэчүүдэд хандаж энэ сайн мэдээний номыг өгүүлсэн байна. Тэгэхээр Матай 23 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл их сонирхолтой. Энд хэлэхдээ фарисеучуд буюу хуулийн багш нар тэд хамаг өвөлсөө хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өрөсгөж унжилгаа уртсагдагаа гэж хэлсэн байна. Тэгэхээр энэхүү ишлэл дээр гарч байгаа магнайн ба гарын сахиус гэдэг маань евдэчүүдийн өнөөдөр ч гэсэн залбирахтаа магнаанда буюу гарандаа зүүдэг энэ тафилин гэдэг энэ зүйлийг илэрхийлж байгаа. Унжлага гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр яг энэ залбирлын нүмергэний унжлагын талаар бол энд өгүүлж байна гэсэн үг. Тэгэхээр евдэчүүд үргэлж кипа буюу энэ малгайг өмсдөг. Тэгэхээр энэ малгайг өмсдөхийн учир нь юу вэ гэхээр миний дээр эзэн бурхан байна. Эзэн миний дээр байгаа гэдгийг үргэлж мартахгүйгээр санаж түүнээс имэж амьдрах ёстой гэдгийг бол энд харуулж байгаа. Мөн тафилин гэдэг энэ хоёр хайрцгийг бол тийм ээ хар хайрцгийг залбирх үедээ нэгийг нь яг хоёр нүдийнхээ хооронд магна дээрээ нөгөөх нь болохоор гартаа зүүгээд залбирдаг ба. Та бүхэн сонирхуулж хэлэхэд энэ хоёр хайрцгийн дотор бол яг хуучин гэрээний түлхүүр гол ишлүүдийг бичээд хийсэн ба. Энэ дөрвөн янзын Библийн хэсэг байдаг. Нэгдүгээрт нь авралын тухай өгүүлсэн Египтээс гарсан номын 13 дугаар бүлгийн 1-10 дугаар ишлэл. Хоёрдугаарт нь өргөл ба эзэнд ариун өргөл болон өргөгдөх тэр ард түмний тухай илэрхийлсэн Египтээс гарсан 13 дугаар бүлгийн 11-ээс 16 дугаар ишлэл. 3 дугаарт нь үйлчлэлийн тухай, ариун үйлчлэлийн тухай Дэд хууль номын 6 дугаар бүлгийн 4-өөс 9 дугаар ишлэл. За дөрөвт нь ерөөлийн тухай буюу 11 дугаар бүлгийн Дэд хууль номын 11-ийн 13-аас 21 дугаар ишлэгийг бол энд өгүүлсэн байна. Тэгэхээр энэ Библийн хуучин гэрээний үгүүдийг агуулсан энэ тафилиныг үргэлж хамт байлгаж үргэлж үгээр тийм ээ залбирч явдаг байна. Онцгойлон евдэчүүдийн хувьд Дэд хууль 6 дугаар бүлгийн 4-9 дугаар ишлэлийг бол маш их эрхэмлэж энэ үгийн дагуу явдаг. Энд юу гэж өгүүлсэн бэ гэхээр Израиля сонс, Шема Израиль, Израиля сонс. Чиний эзэн бурхан бол цорын ганц юм аа. Тийм учраас чи түүнийг хайрл гэж хэлсэн. Тэгэд эзнийг хайрлахдаа яаж хайрлах вэ гэдэг бодиттой зааварчилгааг бол энд өгсөн байна. Эзнийг хайрлна гэдэг бол чи эзний үг ба тушаалыг зүрхэндээ байлгах гэж хэлсэн. Тэгээд эзний үгийг чи зүрхэндээ байлгаж түүгээр амьдр. Хоёрдугаарт нь чи энэ үгийг үр хүүхдүүдтэй хооч үедээ зааж сургаж өвлүүлэн үлдээ гэсэн байна.
Энэ бол эзнийг хайрлах бодит арга гэдэг бол энд өгүүлсэн байна. Тэгэхээр евдээчүүд маань энэ тафилин гэдэг зүйлийг яг хоёр нүднийхэн хооронд магнаа дээрээ зүүж байгаа утга нь болохоор эзний үг миний оюун бодлыг удирдах, миний хараа, миний явах чиглэлийг чиглүүлнэ гэж. Гартаа зүүсэн маань эзний үгийг би амьдралдаа хэрэгжүүлж, сахиж түүгээр амьдрах болно гэсэн бас тийм илэрхийлэл байна. Гэхдээ евдээчүүд маань хуучин гэрээ номон дээр бас олон өөрсдийн гэсэн хууль, ёс заншлуудыг нэмж, өөрөөр хэлбэл шашин, евдийн шашныг тэд нар бол бий болгосон байдаг тийм үү. Өнөөдөр евдийн шашинтай хүмүүс хуучин гэрээ номоос гадна тэд Талмуд буюу нийт 76 бот ном. Энэ бол бүх цаг үеийн раби буюу багш нарын мэтгэлцэн, тэдний хэлсэн мэрэгэн ухааны үг ба хууль дөрвөн журмаар бүрдсэн ийм номууд байгаа. Энэ 76 бот ном бол ном болгон тус бүрдээ 5,000-аас 6,000 хуудастай. Тэгээд жишээ аваад үзэх юм бол энэ бот номууд дотроос 3 бот ном нь зөвхөн шабат өдөр буюу амралтын өдрийг хэрхэн сахих вэ гэдэг тухай бүр наривчлан, хуульчлан өгүүлсэн тийм номууд байдаг. Тэгэхээр Есүс энэ шашинцсан байдлыг энэ хитрхи хуулийг сахиж явсан энэ хоёр нүртэй байдлыг эсэргүүцэж фарисеучүүдийн эсрэг евдийн шашинтны эсрэг бол сургаалаа айлтсан. Тэгвэл өнөө үеийн Есүс Христэд итгэгчид бид хэдийгээр бид кипаг толгоон дээрээ зүүдэггүй ч гэсэн эзэн үргэлж надтай хамт, эзэн үргэлж миний дээр байна гэдэгт бид зүрхэндээ итгэж түүнээс имэж амьдрах учиртай. Хэдийгээр бид тафилинийг зүүдэггүй ч гэсэн эзний үг бидний оюун бодолд байж биднийг чиглүүлж удирдах, мөн эзний үг бидний гараар амьдралд маань үүс болон гарах учиртай юм аа. Тэгээд Матай ном өгүүлж байгаа шиг бид евдээчүүдтэй адилхан цусан төрлөөр Авраамийн удам биш ч гэсэн харин бид итгэлээрээ дамжуулан бид түүний удам итгэлийн үе болж байгаа гэдэг бол энэ харуулж байгаамаа гэсэн. Есүс Иохан номын 5 дугаар бүлэгдэр фарисеучуудыг ингэж буруутгасан байдаг. Та нар судруудыг судалдаг. Судар гэдэг маань хуучин гэрээний номуудыг өгүүлж байна тийм үү. Учир нь тэдгээрийн дотор мөнх ам бий гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчилдэг юм аа. Та нар амьтаа болохын тулд над руу ирэхийг хүсдэггүй гэж хэлсэн ба. Ингээд бид Матай номын 27 дугаар бүлэгдэр очих юм бол Евдийн хаан Есүс Христ загалмай дээр хүн төрлөختийн төлөө амиа зориулж байгаа энэ үйл явдал гардаг. Евдээчүүдийн хувьд хааныг хүсэн хүлээжсэн. Магадгүй тэд Давид шиг агуу хаан гарч ирээд тэднийг Ромын боолчлоос чөлөөлж тэгээд Давидын үед байсан шиг тийм агуу хаант эзэнт гүрнийг тэд дахин сэргээн байгуулна гэж тэд гордож найдаж байсан баг. Харин өөрийгөө хаан гэж хэлж байсан Есүс тэдний хүссэн хаан нь биш байсан учраас тэд Есүсийг загалмай дээр цовдлсон ба. Матай 27 дугаар бүлгийн 37 дугаар ишлэлээр үзэх юм бол тэд түүний толгойн дээр энэ бол Есүс, евдээчүүдийн хаан гэж бичсэн файзыг хадлаа. Матай 27-гийн 37. Есүсийн цовдлогдсон загалмайн дээр энэ бол Есүс, евдийн хаан гэж бичсэн файз хадаастай байсан. Энэ еврей хэл дээр, латин хэл дээр, грек хэл дээр тунхаглагдсан байна. Матай ном 27 дугаар бүлгээр дуустдаггүй. Христийн үхлээр төгсдөггүй. Матай номонд 28 дугаар бүлэг гэж байдаг. Есүс Христийн үхлийг ялан дийлж амилсан, ялгуулсан амьлалтын тухай 28 дугаар бүлэг өгүүлдэг. Ийхүү амилсан Есүс өөрийнхөө дагалдагч нартай дахин уулзаад тэдэнд агуу захирамжийг өгдөг байгаа. Энэ агуу захирамжийн гол санаа бол хаанчлалын сайн мэдээг дэлхий даяар тарааж дэлгэрүүл гэсэн байдаг. Ингээд хамтдаа Матай 28 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар ишлэлийг уншийе.
Есүс ойртон ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун. Үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлтлаа. Матай 28:18-аас 20. Агуу захирамжийн гол санаа бол бүх үндэснийг дагалдагч болох гэсэн санаа байна. Дагалдагч болно гэдэг бол Есүсээс суралцаж түүнийг дуурайн дагах, мөн түүний сургаалыг сахин биелүүлэх, түүний эхлүүлсэн гайхамшигтай үйлсийг үргэлжлүүлэх тухайд өгүүлж байгаа. Үүний тулд дагалдагч болохын тулд та нар яваа гэж хэлсэн. Та нар эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээ гэж хэлсэн. Мөн миний та нарт сургасныг сахин биелүүлэхийг тэдэнд зааж өгөө гэж хэлсэн. A.B. Bruce гэдэг Библи судлаач Матай ном бол дагалдагчийн ном юм а. Дагалдагчийн гарын авлага юм а гэж хэлсэн байдаг. Тэгвэл ийхүү дагалдагч байх гол зорилго тийм үү? Утга учир бол Есүсийн сургаалыг дуулууртайгаар дагах явдал юм а гэж хэлсэн байна. Өнөөдөр ч гэсэн бид Библи судлалыг хийж байна. Тэгвэл Библи судлалын гол санаа маань ямар нэгэн мэдлэгийг толгоондоо хурааж авахаас илүүгээр дуулууртайгаар дагах гэсэн утга санаа байна. Есүс өөрөө та нар дагаж сахин биелүүлэхийг зааж өгөө гэсэн байна. Жишээ нь бүхэд та 11 бол ерөөл гэдэгт та итгэдэг үү? Арай өөрөөр асуугаад үзье. Та 11-гээ өргөдөг үү? Хэрвээ та 11-гээ өргөдөггүй бол та энэ сургаалд итгэдэггүй гэсэн үг. Харин та 11-гээ өргөдөг бол та энэ сургаалыг мэддэг, бас итгэдэг, мөн сахин биелүүлдэг тэр нэг юм а гэсэн үг байна. Ийхүү эзэн Есүс шинэ гэрээ номоор дамжуулан бидэнд агуу захирамжийг өгсөн нь Матай номын 28 дугаар бүлэгдэр бичигдсэн, харин агуу тушаалыг өгөгдсөн Иохан номын 13 дугаар бүлгийн 34 дугаар ишлэлдэр бие биенээ хайрл гэсэн тушаал байсан байна. Ийхүү Матай сайн мэдээний ном өгүүлж байгаачлан хуучин ба шинэ гэрээний дор итгэлээрээ дамжуулан та бол аврагдсан, та бол өрөөгдсөн нэг юм аа. Өнөөдрийнхөө хичээлээр бид Матай сайн мэдээ номыг та бүхэндээ хүргэлээ. Харин дараагийнхаа дугаарт бид Марк номоор тантай иргэн уулзах болно. Их эзэн Есүс Христ таныг ивэх болтугай.